Та бүхэн намайг гэрээ. Би Эрлэг Номон хааны тухай видео хийж байгаа. Тэгэд Эрлэг Номон хааны тухай ярьж байгаа хүн бол заавал шудраг усны тухай ярих ёстой болдгоо. Яагаад гэвэл Эрлэг хаан маань өөрөө ингэдэг. Би бол цаг хугацаа, би бол шудраг ёс, би бол үхэл буюу Эрлэг хаан гэдэг. Тэгээд Эрлэг хаан маань одоо тамийн шүүгч учраас бас нэг тийм шудраг усны бэлэгдэл одоо шудраг усны бурхан юм байна. Мэдээж бөө мөргөлтэй хүмүүсийн хувьд бол хамгийн дээд шудраг усны бэлэг тэмдэг бол эцэг тэнгэр. Гэтэл эцэг тэнгэрийн шудраг ёс бол нэг тийм тодорхойгүй юм байдаг. Яг тэгвэл энэ хорвоо ертөнцид янз бүрийн тийм одоо босромог юм их явагддаг. Тэгээд эцэг тэнгэр тэр бүхний одоо зөвшөөрдөг юм шиг байна. Тэгээ гадаадынхан бол одоо шудраг усыг яаж дүрс тэмдэглэх вэ гэсэн тал дээр одоо жишээ нь ийм тийм гоё чигмэр юм тийм сонин одоо санаа шийдэлтэй гарч ирсэн байна л да. Тэрний юу юм бэхээр шудраг ёс гэдэг маань нэг тийм сохор хүүхэн нүдэ боочгсон. Тэгээ нэг гартаа жинлүүр нөгөө гартаа тийм сэлэн барьцсан. Тэгээд одоо ерөнхийдөө сохороо шүүдэгч юм нэг тиймэрхүү. Монгол хүний хувьд болохоор Эрлэг хаан одоо шудраг усны бэлэг тэмдэг. Тэгээд одоо номер 2-ын буюу те Эрлэг хааны шудраг ёс гэж байдаг. Тэр шудраг ёс нь маш амархан хүн болгонд үнийг мэддэг. Хүчтэйгийн хажууд сул дорой нь буруутай гэсэн байдаг. Тэгээд үхлийг яаж дүрслэх вэ гэж байгаа хгүй. Тэгээ үхлийг яаж дүрслэх вэ гэхээр нэг тийм арга ясмасаар дүрслэж болно. Гэтэл чинь манай Эрлэг хаан болохоор нэг тийм нэлээд булчин мочтой нэг тийм чадaltaй тийм одоо боди билдер шиг нэг тийм байдаг хгүй. Тэгээд Эрлэг хаан болохоор одоо жишээ нь чи хүч чадалгүйгээсээ болоод бусдад дарлуулна энэ төр гэдэг. Тэгээд чи өнөөдөр одоо жишээ нь хурдан байж чадсангүй ч юм уу эсвэл одоо нэг тийм хүч чадал ч муу байсан учраас те одоо бусдын хоол болж одоо идэгдэж тэгэж юу ялаа. Тэгээ үхэл одоо тэр шудраг ус болсон гэсэн нэг тийм юм байдаг. Буддын шашинд бол одоо жишээ нь тийм шудраг ёс гэсэн ойлголт бол байхгүй. Яг тэгвэл Будда маань өөрөө шууд амьдралыг зовлон гэж хэлчихсэн. Тэгээд мэдээж шудраг ёс байхгүй амьдрал гэдэг бол мэдээж зовлон байдаг. Тэгээ энэ шудраг ёс байхгүй одоо тийм ертөнцид яаж амьдрах талаар тиймэрхүү сургаад номлол байдаг л да Буддын шашинд. Эртний энтхэг төрсэн хүн тэгээд тэр одоо хүн шаваарлцсан тийм газар одоо шудраг ёсны тухай ярихад бас хэцүү байсан байх. Гэхдээ Буддын шашинд одоо шудраг ёсны тухай ойлголт байдаг. Тэгээд энэ ерөнхийдөө энэ гадаадын буддистууд яатсныг би мэдэхгүй байна. Би интернетээр ирээд олсонгүй. Тэгтээ өвөө минь хэлдэг байсан. Шудраг ёсны бэлэгдэл нь болохоор энэ Буддын шашинд майдар бурхан байдаг гэдэг. Тэгээд Чингис хаан одоо хурж ирээд одоо монголчуудаа одоо дээш одоо дахин нэг тийм сэргээгээсээ гэдэгтэй адилхан одоо буддистууд нэг майдар гэдэг хүн хурж ирээд одоо шудраг ёсыг тогтоох тиймэрхүү юм итгэдэг. Тэгээд шудраг ёсны Буддаа нь болохоор майдар гэдэг нөхөр байдаг. Гэхдээ монгол хүн энэ майдар гэдэг бурхныг нь одоо би шүтээд одоо тойрноос дагаад ингээд тэгээд явах нь буруу юм а гэж үздэг. Яг гэвэл 13 юм 14 дугаар зуунд одоо Монгол гинт хүчрэгжээд бусад одоо буддист орнуудыг дарлах болсон. Тэгээд тэр буддист орнуудад одоо янз бүрийн тийм бослог гаргадаг тийм ирчүүд бий. Тэгээд тэр ирчүүд нэгээд бослог гарах болгонд л одоо тэр хүнд одоо жишээ нь алдар нэр одоо жишээ нь хүмүүсийн одоо итгэл бишрэлийг одоо татахын тулд майдрын хувирлагаанд өргөмжилдэг байсан. Тэгэл одоо жишээ нь би нэг Монголын генерал байдаг гэхэд чинь нэг майдрын хувирлагаан гарч ирээл одоо жишээ нь монголчуудын эсрэг бослог гаргана. Тэгээд тэр майдрын хувирлагаанд дарах хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ майдар гэдэг нь одоо тийм монголчуудын хувьд бол бас нэг тийм олигтой бурхан байгаагүй юм. Яг одоо саяхан одоо тэр майдар бурханд одоо зориулсан нэг тийм байгууламж барих гэдэг. Монгол оронд шудраг ёс байхгүй учраас тийм нэг майдар хурж ирээд аврах юм битэр ярьжлаа л да. Гэхдээ Эрлэг хааны шудраг ёс нь энэс илүү юм аа. Яг тэгвэл биш үү? Том үндэстний хажууд жижигхэн үндэстэн буруутай гэсэн нэр хэлж болно. Гитлер одоо жишээ нь шудраг ёс тогтооё гээл одоо тэгээд нэг том үндэстнээ уриалж байгаа байхгүй Герман гэдэг. Тэгээд жижигхэн одоо еврей гэдэг үндэст нь жижигхэн байсан учраас тэгээд тэр шудраг ёс нь биелдэг ч юм одоо тэгээд дарлаж боломжтой байсан байна. Монгол гэдэг бол жижигхэн үндэстэн. Тэгээд нэг том үндэстэн одоо жишээ нь дайраад ороод ирэхэд бол
тэр шудраг усны талаар ярих тус хэцүү. Тэгээд одоо жишээ нь жижигхэн үндэстэн том үндэстэндээ дарлагдж байгаа тохиолдолд шудраг ус гэж ерөнхийдөө байхгүй. Яг гэвэл жижигхэн үндэстнүүд нотгоо соёл боловсруулалтаас хол байна. Эдийн засгийн хүч чадваргүй байна. Тэгээд ер нь хүч муутай л байх юм. Тийм учраас одоо Эрлэг намын хааны шудраг ус нь бол туйлын үнэн байдаг. Тэгээд монголчууд одоо хурдан шаламгай дөрвөн сэтгэдэг ч юм уу одоо тиймэрхүү одоо жишээ нь сайн байх хэрэгтэй. Тэгээд монгол хүн одоо жишээ нь гойж гоодох дуртай. Тэгээд гадаадынханд бас одоо жишээ нь өөрсдөө сайхнаар танилцуулж одоо энэ Улаанбаатараар ийм одоо муухай цухай ч юм уу ийм тиймэрхүү одоо жишээ нь сайхан янзалж засаж одоо тийм гаднаа үзэмжтэй. Гэтэ дотор зовлонтой ч юм уу тиймэрхүү байх ёстой гэж бодож байна. Тэгээд Хятад Орос гэдэг хоёр хөршөөс гадна бусад улс орнуудтай харьцаж одоо тийм сайхан одоо хүч чадалтай, зөрөгтэй. Тэгээ Монгол эр хүн одоо тийм эрлэг хаан шиг л байх хэрэгтэй байна да. Хүч чадалтай, зөрөгтэй. Анхаарал тавьсанд баярлалаа. Юу ч ярьч та.